Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Ани. Аяна. Дандаа аагаар хэлсэн. Чиний нэр Энклүн. Очжаргал. За. Билгүн. Инара. Анара, Инара гэсэн хүүхдүүд орж ирсэн байна шүү дээ. Манай ангийн бүлгэн бодол нэг тэгээд нэр бүх үсгээ үзсэн байхгүй юу? Багш нь ингэдэг. Саруул. Саруул багштай. Нэгийн ямар бүлэг вэ? Нэг. Бүлгийн хүүхдүүд орж иржээ. За ингээд 6 эхлэе. Одоо та нар Иесус үлдсэн тийм ээ? Сар гэхэд ордог Иесусг гэд байдаг шүү дээ тийм ээ? Тэрийг яг энэ цаасныхаа гол ингээд зорчих. Иесусг зорчих шүү дээ. Томор. Үсэг өөрөө зураг юм аа. Иесус гэм биш дээ. Ингээд давхарлаад, энэ рүүгээ нарийсаад ингээд тавьдаг. Тэгээ энэ талд нэг жаахан зай үлдээгээрээ заяа. Энэ талд. Зурж явахад нэг сонио амтан болно. Тэгвэл их сонин. Энэ юу нь юу болох гэдэг шиг та нарыг бодлоо. За загас. Зүйтэй. Энд нэг ийм уруулжин. Энд нэг ийм уруулжин. Тэгээд ингээд. Одоо хөөхөн жижиг загсыг авраг магчин загснаас зугатаалгана. Өөр тийш нь бултуул зугатаалгана гэсэн үг байхгүй тийм ээ. За авраг загс бол аймараа нүд нь ийм тэр дээд талд 8-ын тоош гэл юм байж. Нүд нь одоо ингээд улаанаараа эргэлдсэн тэр. Хөөхөн жижиг загсыг тоолгож барих гэдэг шүү дээ. Тэгсэн чи яасан? Энд бас нэг гурвалж хийгээд эдгээр нь дандаа нөгөө сэлүүр үйдэг штэ. Загсны тим юу нэг шүү. За одоо хамгийн аимшигтай юм нь одоо энд гарч ирнэ энэ авраг загсны. Шүдэн гурвалж. Энийг бол ерөөсөө энтэй ингээ холбоол ингээл яваад байна. Доор нь бас юм. Акул гэдэг нэг загс байдаг да. Тэр чинь их хурц үдтэй юм билээ шүү. Тэгэнгүүтээ цаатлынх нь амыг штэ. Эндээс нь ингээд ийшээ ингээ хийчих. Тэгээ энэ хамарных нь нөхөн энд байж болно тийм ээ. За нэг ийм айхтар загсал яг уу. Манай жижиг хөөрхөн загсыг барьж идэх гэдэг байгаа байхгүй юу? За тэгээ энийг өдөөдөө яг уу. Зугатаалгаж аварч байгаа тухай тийм үйл явдал. За энэ жижиг загсыг хийхэд биш штэ. Ерөөсөө ингээд зурчдээ. Ингээд зурчдээ номон зураас ингэж холбоол. Тэгээ өөр хэмтэй эн чинь бас биш үү? Жижигхэн загс айгаад байгаа юм. Тийм ээ? Нөгөө тийшээ зугатаачлаа шүү дээ. Ийшээ. Энэ загс бол ийшээ яваад өглөө. Жижиг загс бол ийшээ яваад өглөө. Жижиг ийм хөөрхөн загсыг хэн аврах вэ гэдэг зураг байна шүү дээ, тийм ээ. Тэгингээ хэдүүлээ яг уу. Ингээд ийм тахир зураас ингээл мушгураад усныхын долгион байна шүү дээ. Тэгээ эхнийх нь энэ хэсгийг будаад хэрэггүй. Энэ хэсэг нь болохоор нөгөө усны чинь яг уу дээдлийн хэсэг цагаанаараа байж байна. Дараагийн хэсэг нь цагаан цэнхэр. Тэгээ тоот хөгч үед юм ингээд 3 алгийг хийх нь шүү дээ. За одоо энэ бол одоо ингээд аимшигтай ашгараад байгаа юм уу яагаад. За загс тогтоо шүү дээ. Шараар бод. Тий. Гэхдээ энэ алтан загс чаа. Та нар өөр өнгөө бол өөрсдөө сонгож байна. Гэхдээ тод өнгө авахын тулд багш нь бол яг уу шар өнгө авч байна. Тэгээ нөгөө шар өнгөө цоохорлоод ирэхлээр сүртэй багцсан загс болно.
За загсууд их олон өнгө байд юм аа. Салангуу өнгөө. За нүд нь улаанаар эргэлдэж байж болно, шараар ингээ хийсч болно. Хамгийн тод хэсэг нь шүү дээ. Сүртэй болох юм нь энэ аман доторх энэ юу шүү дээ. Цус юм уу? Улаан дээр амныхын дотор талын хэсэг тагнаа юу байдгийг те. Тийм хэсэг байх нь шүү дээ. Буйл. Энэ нь ингээд зурхлаар шүдэн цагаанаараа ингээ ялгараад наашаа ингээ тод харагдаад ирж байгаа. Тэр энэ аимшигтай магсан загсаас яг уу жижигхэн загсыг хэдүүлээ яг уу аварч байгаа тухай тийм сэдв зураг байх нь шүү дээ. За ингээд үсэг өөрөө яг уу зураг юм аа гэдгийг харуулж шүү дээ багш нь. Эс үсэг бол яг уу загсны ам нь очиж. За тэр ингээ бодод ирэхлээр яг уу шүдэн тодорхой ирж байгаа биз. За энэ дээр чи яг уу биерэн палмастра аваад энийг идэх маягтай ингээ бодож байгаа. За хайрс одоо тохоо цэлүр юм нь болохоор тод байж болно. Энэ өнгөөр авнаа. Ийм цэлүр. Багш нь чанга дараагүй. Ерөөсөө нэг ийм идэх маягтай биерэн палмастр хөнгөнд дарах тусмаа гоё бодогддог. Одоо ингээ будаад ирэхлээр бас сүр ороод байгаа. Дээдлийн хайрсыг мартчих чийч хөө. Энэ ийм хайрс. Ингэж хийвэл яг уу загсан маань их сүртэй харагдаж шүү дээ. За ер нь амтан болгонд бол одоо тий арын шин байдаг. Одоо аюултай усан дотор үлтрөө шүү дээ. Багчин ийм хайхтар загсууд бас амьддаг байх нэ. Энийг ингээд сахин идэх мэйхтэй ингээд сахарч. Багш нь өнгийн хэмбигдээд байна шүү дээ, тийм ээ. За энэ хэсгийн өнгүүд яг уу цагаанаар үлдээгээд энэ хэсгийг ингээд бодож. За энэ загс маань улбар шар байя. Сэлүүн. Ингээ гараад ирж байна. Бачаа дуртай өнгөөр бодж болно шүү. Багш нь тэрэнд их дуртай. Багшаа би амын доторхын өөрөө бодож болох уу? Болно. Амын доторхын яхан тодох өнгөөр зүгээр дээ. Энэ хөөрхөн загсыг хэдүүлээ яг уу. Аварч биш. Хэрвээ энэ загсыг энд нь зурцсан бол яг уу. Шууд өнгөч шүү дээ. Энийг ингээ ийм татав. За энийг бол яг өнгийн хөнгнөөс хөндрөө шилжсэн дагнаас ийм өнгө гэж хэлдэг. Энэ Монгол хэл угалцсан дээр их гардгийн шүү дээ. Энэ дагнаас гэдэг ийм өнгийн нөгөө өнгнөөс нөгөө өнгө рүү шилжих ийм сайхан шилжилтүүд байгаа. За ингээ гоё болно. Усны тусал хийж болно энэ амнаас нь. Тийм ээ. Ани 3 Өдөр жунга дүр тогломорч хитгэлийн даалгавар ихтэй үеийн дуудууцанч намаа уншаа заавгүй тэрнийг залуу бишээ би нэгвэрэн хаан бэлтэж хаан өдөр бишээ би нэгвэрэн хаан. За дууссан уу? Ани. За баярлалаа Ани. Аяна. Аяна хоёр гэдэг дуу зохиоч марч биш. Гоё. Хосолсон нэртэй хоёр хүүхдээ шүү дээ. Аяна чинь юу тэрс дуу тэрс төшөлттэй шүү дээ. Ашаа би сониосэж дуутай ирсэн. Шүлгүү. Дуу дууч. Анисаг адилхан дуу. Бодно. Чакха. За тэгвэл яах үлээж зураг сайхан зурж. Хэн инклүү юу тэрс?
Шүлэг авч. Өөрхөндөө бод талхан жив урдаг та жижигхэн хөөрхөн болчмор та. Ихлүүндээ баярлалаа. Од жаргал дуутай юу шүлэгтэй юу? Дуутай. За багаас сууж байгаа сайхан дуудаг. Яагаад шуудаг байдаггүй? Намайг яагаад шуудаг юм бэ? Яагаад ямар сони юм бэ? Эжамин яагаад намайг хавтаа? Иходон яагаад намайг Яагаад яцсан сони юм бэ? За баярлалаа. Ер нь тэгээ хүүхдүүд яагаад гэж асуудаг шүү дээ тийм ээ. Билгүүн ямар дуутай шүлэгтэй юу? Шүлэг. За шүлгээр тодцаах уу? Багшаа би цэвэрхэн бичсэн шүлгээ чэжэр уншаа би шинхэн сурсан дуугаа шимтгэн дуулаа би багшаа би цэвэрхэн урлан дурсан зургаа өчрийг нь ярья би баярлалаа билгүүнэ. Инээрээ юу урсан дурсан зургаа болоогүй. Урсан зурсан зургаа өчрийг нь хийе би багшаа би. За баярлалаа билгүүнэ. Инээрээ юу тэрлэг? Би нөгөө нэг юу тарьсан. Дуутай юу? Дуутай. За дууч. Тодхон дуулаа. Өдөр жон дагаад дуур тогломорч хичээлийн даалгавар ихтэй үинэ зодоо цанч намаа уншаа заагүй жирэнийгэн жахнууд бишээ нэгдүгээрнгийнхаа бэлчээр жахан хүүхдүүд бишээ би нэгдүгээрнгийнхаа аваа ялмаач хичээл ангасаа гарах чөлөөгүй үин окей ээжээ дуудаад ирэхэлмэрч тэгээд цаашаа мартчихжээ. За ястаа гоё дуу. Ер нь энэ даалгаврыг жахан бага өгөөрэй манай багангийнх нь. Ер нь даалгавар хэрэгтэй л дээ. Гэхдээ их олныг өгөөд хэрэг. Тийм их байдаггүй шүү дээ. Тэрнийхээ тухай өөрийнхөө сэтгэлдээ хэлсэн чи багш та нарыг өрөвдөд байна шүү дээ. Чи тийм гоё уйрам шүлэг уншлаа. Сайхан зурсан энерада амжилт хүсье. Дуу дуулсан. За ингээд энерээ чинь том болоод ямар мэрэгжил болох юм? Зураач болно. Чи чаднаа гоё байж байгаа. Билгүүний ямар мэрэгжил болох? Би аим олон мөрөлт. Олныг сонгоцсон байгаа юм. Тэрнээсээ яг би 10-ыг сонгоцсон байгаа. Үй бас болон шүү. 10 мэрэгжилтэй тийм ээ. Тэгтээ 10-ын нас нэг нь их чадварлаг мэрэгшээрээ. Одоо жаргал ямар мэрэгжил болох? Зураач. Чи гоё зурж байна. Надаа хандааны багаж. Гам. Надаа хандааны багаж байгаа. Оо, бүр комор юу? Нөгөө нэг юм том. Ямар гоё юм бэ? Тэгээ 100 өнгөтэй. Ой. За тэрүүгээр зураач л уурай. Тэгвэл улам сайжраа. Инклүү ямар мэрэгжил болох? Би гэртээ макраар аим олон зүйл зураад. Тэр. Инклүү юу гэнэ? Зураач. Зураач болно. Гоё зурж байгаа. Та нар ерөөс жигдэх их гоё зураг. Аяна ямар мэрэгжил болох? Зураач. Зураач. Бүү чи дандаа зураач болох хүүхдүүд биш. Аяны ямар мэрэгжил болох? Зураач. Хүй тэрий хүй. Чи дандаа нэг мэрэгжлийнхэн байна. Сайн байцгаана уу мэрэгжлийнхээ? Агшаа. Тэр том одоо энд ажиллаж. Энэ дүү тэг энэ телевизэд ажиллаад тэгээд үргэлжлүүлээд хийгээд яваарай. Энэ шидэт тарандаа хийгээд явахгүй багш болоод
тийм ээ. Шидтэй харандаа гэж. Багш байх их гоё. Тэгээ бүр дээр нь зурх бас гоё тийм ээ. За ингээ хүүхдүүдэд амжилт хүсье. Сайхан гүйцэд муудаад зургаан дуусах чинь шүү дээ. За орчлон сургуулийн 1-ийн Аан бүлгийн сурагч авиаслаг зураач Ааныгаас зургаан үзүүлэхийг хүсэж байна. За гоё болсон. Манай 1-р ангийнхан бол ийм мэрэгжлийн мундаг гоё зурдаг. Тэгээд тэр загсыг авартсан тухай сэдвт зураг магчин загснаас аварч байгаа тийм ээ. Тийм адал явдалт гоё зургийг тэр доотлын далай тэнгисний өнгө гэж маш гоё. Ингэж гоё өнгөн гоё сонгосон. Маш сайн зураач болно. Ани би чамд нэг зөвлөгөө өгье. Зураад л байгаарай. Улам мэрэгшин. Сайхан зураг зурсан Анида улам их амжилтуулын сайн уран бүтээлч, аним, комик сайн зураач болоорой. Амжилт хүсье. Нарагийн авиаслаг зураач Аянагийн одоо манай 1-р ангийнхан бол өстө мундаг зурж байгаа да. Тэр шүү дээ. Дадаа тэнгисэн залгиалцсан. Доотлын нөгөө юуг аварчлаа тийм ээ. Загсыгаа аварчлаа. Ийм сайхан сэдв зургийг тэр сэлүүр тэр мундгаа сүртэй. Сайхан зураг зурсан Аянада улам их амжилт хүсье. Нарагийн авиаслаг зураач Инклүүнийхэн зургийг үзье. Өнгө хэлбэр дүрс чөлөөтэй. Тэр амыг маш гоё уран ангайлгсан. Ийм сайхан зургийг одоо зурж байна да. Тэр шүүд ам Есүсгээрээ зурчиж байгаа шүү дээ. Тий? Ийм сайхан зураг зурсан. Инклүүндээ улам их амжилт хүсье. За гоё. Та жижигээр бичээрэй тий. Сайхан бүтээ шүү. Одоо цаатлын бооны ингээ шараар ч юм уу тий. Ингээ сайхан үйл явдал битүү будаарай. За дараагийн авиаслаг зураач Од жаргалынхаа зургийг үзнэ. Тэр сайхан зураг. Тэр доор нь юу вэ? Бас нэг антан байна. Далайн Од байна. Тэр загсны хажуу талд төөрхийн нөгөө хэн байна? Юу байна? Далайн наймалж юм уу? Наймалж байж гин. Хай сүрлэг том ангайц. За ингээд та нар үсгээ өөрөө тоогоо өөрөө зураг гэж бодож яваарай заа юу. Ингээд сайхан зураг зурсан Од жаргалдан улам их амжилт хүсье. Сайн зураач болоорой. Дараагийн авиаслаг зураач Бэлгүүнийхэн зургийг үзнэ. Болоод өөр үзүүлчих. Тэгээ дараа нь үүсэж хэмчээ. Солонгорчсон. Сонин загснууд одоо ер нь маш гоё дизайнтай, хэлбэртэй ийм байдгийг. Тэгээ өөрөө их гоё зохиомжлсон. Ялангуяа тэр дуусааг байгаа шүү дээ. Үүсэд ирэхлээр их гоё болно. Өнгөө их гоё сонгосон байна. Сайхан зураг зурсан Бэлгүүндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Инира. Одоо энэ хүүхдүүд чи Аяна, Инира гэсэн хүүхдүүд байгаа шүү. Тэр маш энэ хитрүүлэг аним хүүхэлдэйн кино бол шүү дээ. Дөрүүд биш шүү дээ. Ийм гоё хитрүүлэгтэй байвал их гоё болж байна. Наадах чи бол юм маш мастер зураг болсон шүү. Тэр доотлын өнгийн хослол дагнаас тэгэл загсны хэлбэр дүрс энтрийг ийм сайхан чөлөөтэй гаргаж ирсэн. Сайхан зураач хүүхэд Аниарада улам их амжилт хүсье. За ингээд багсны яг сайхан зураг зурсан авиаслаг хүүхдүүдтэй энэ жимсгэн чихрийг амтлуулж байгаамаа. За энэ Монголын үндэсний ийм сайхан брэнд чихэр байна. Мөн энэ би Монгол хүүхэд та нар нэг өсгөө үзсэн тийм ээ. Одоо энийг уншаад эхлэв шүү дээ. Өв соёлын тухай ийм сайхан номыг Далай зам цахан зохиосон байна. Энийг сайхан уншаарай. За дараа нь энэ пазл гэдэг энэ тоглоом байна. Мууртыг таарах бах уу? За ялгаагүй. Хоёр мууртай. Энэ чинь 500 ширхэг гэж шүү. За энийг номтойгоо хамт ингээ бэлгэлнэ. 3 ширхгийг. За дээрээс нь авчи. Дараа нь Google-ийн киноны хөөрхөн энэ баатрууд байгаа. За амжилт хүсье. За энийг хуухгүй сууж байгаа даав ээжтэйгээ илбиж байгаа. Энэ Дисней баатруудын тухай. За ингээд номон бэлгээ аваарай.
Би Монгол хүүхэд гээд номоо аваарай. Энэ номоо аавна. За. За энэ бас юм Дисней Баатартай пазл номт амт бэлгэлж байна. Инклюнтэй амжилт хүсье. Энийг ангиас ийм сайхан зураач хүүхдүүд төрж шít. Аяанада амжилт хүсье. Анита амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баяртай.